Хуульд хүн бүр тэгш эрэхтэй хэмээн тунхагласан ч бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил, боловсрол, үйлчилгээ авахтаа өнөөхөр нь олон саадтай нүүр тулсаар байна. Хандлага, ойлголт, хүртээмж бодитоор өөрчлөгдөөгүй цагт тэгш эрх цааснаас цааш алахгүй. Тэгш эрх амьдралд хэрэгжиж чадсан үедээ л жинхэнэ утгаараа оршдог. Тэгш эрх зөвхөн цаасан дээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрсөн цагаасаа эхлээл одоо том хүн болтлоо зөв боловсролыг зөв эзэмшээд яг өөрийн болгоод авбал нөгөө хүүхдүүд маань халамж хүртэгч бэрхч биш, эсэргээрээ баялаг бүтээгч болоход одоо болохгүй юм бол одоо байхгүй байна. Олон улсын жишээг ингээд аваад харахад маш олон мэргэжлэр ажиллаж байгаа эсэргээрээ энгийн хардаг үздэг те одоо энгийн хүмүүст туслаад явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөндөө байна. Тэгэхээр Монголд байгаа харааны бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүс яагаад тэгж чадахгүй байгаа юм бэ гэдгийг олон улсын жишгээс хараасай, тэрийг жишг болгоосай, хаана хин өөрийнхөө ажил, амьдрал, хөдөлмөр дээр тусгаад аваасай гэсэн үднээс бага бүрдүүлж ингээд яваад ирлээ гэж бодож байна. Туршлага солилцох зорилготой энэхүү аялалд боловсролын салбарын бүх төвшний төлөөлөл оролцсон нь онцлог байлаа. Сэлэнг аймгийн Бүжинхэн цэцэрлэгээс нэг багш, ерөнхий боловсролын 116 дугаар сургуулиас 4 багш, 3 сурагч эцэг эхийн төлөөлөл, мөн шинжлэх ухааны технологийн их сургуулиас нэг багш гэсэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорьсон юм. Сонирхолтой байдлаар ингээд хүүхдүүдэд хичээл заадаг. Юм бүх юм ингээд бариулж үзүүлээд ингээд айгүй хэрэгтэй санагдсан. Ажил олгогч, суралцагч, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагаа маш чухал юм байна. Үнэхээр дадлага хийж байгаа гараад ажлын байран дээр би яг хаана ямар одоо зүйлийг хийх боломжтой юм бэ гэдгээ тань мэдэж ойлгоод тэр салбартаа өөрийгөө бэлтгэж чадж байгаа ийм мэргэжлийн болсон хүч эндээс одоо төрж гарч байгаа гэдэг нь сайхан санагдчихсан. Аяллаа хугацаанд Японы Цукуба технологийн их сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, Braille номын сан, спортын төв ордонтой хамтран ажиллалаа. Энэ хугацаанд хүүхдүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, суралцах орчны хүртээмжийг сайжруулах, бие дан хөгжих ур чадварыг дэмжих чиглэлээр судалгаа хийж, бодит туршлага солилцсон нь үр дүнтэй байлаа. Одоо энэ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролтой, ажилдаа мэргэжилтэй хүн болгохын тулд бага наснаас нь боловсролын төвшингийн дээшлүүлэх зорилготой Япон улсад ерөнхий боловсролын сургууль суралцах, мөн их дээд сургуульд суралцах боломжийг оюунлаг төвөөс бас нээж анхны алхам болох яриа хэлцээр хангалттай юмнуудыг бол хийгээд ирлээ. Тухайн одоо бага ангийн хүүхдүүд ангидаа орж ирээд гэртээ байгаа юм шиг те том өрөө бол том өрөө байна, амралтын өрөө бол амралтын өрөө байна, галтгооны хэсэг бол галтгооны хэсэг байна. Ингээд үеийнхтэй чөлөөтэй ингээд нөгөө айх айцгүй ингээд хөгжиж байна. Боловсрол тэгш байж чадвал ажлын байр нээгдэж, хүний чадвар жинхэнэ утгаараа үнэлэгддэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн гол түлхүүр нь халамж бус, харин хүртээмжтэй, чанартай боловсрол гэдгийг энэхүү аялал тодорхой харууллаа. Аяллын багийн зорьсон газар бол Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Цукуба технологийн их сургууль байлаа. Тус их сургууль нь 1987 онд байгуулагдсан улсын хэмжээнд цорын ганц төрөлжсөн сургууль учраас Японы муж бүрээс хөгжлийн бэрхшээлтэй олон оюутан энд суралцдаг. Оюутнууд мэдээлэл зүй, барилгын инженер, дизайн технологи, зүү төөнөөр, эмчилгээний барай засал зэрэг мэргэжлэр суралцаж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөөс чадвар эзэмшдэг. Мөн Монгол улсаас ч цөөнгүй оюутан тус сургуулийг амжилттай төгссөн нь бахархалтай. Манай сургуулийн хувьд сонсгол харааны бэрхшээлээс гадна оюуны хоцрогдолтой оюутнууд илүү олон байдаг.
Иймээс зөвхөн тэр хүүхдэд тохирсон хөтөлбөр боловсруулад сургалтаа явуулахдаа тусгай хэрэглэгдэхүүн ашиглахаас гадна ганцаарчилсан болон онлайн хичээлийг хүртээд ашигладаг. Ялангуяа давхар бэрхшээлтэй байна гэдэг маш хэцүү. Эцэг их хүүхдүүдэд ч тэр. Гэхдээ эдгээр хүүхдүүдэд өөрийн гэсэн чадвар байдаг гэдэгт итгэдэг учраас түүнийг хөгжүүлэх, нээж гаргах нь манай сургуулийн гол зорилго. Энд оюутан бүрийг ижил биш, өөр хэрэгцээтэй хувь хүн гэж хардаг. Иймээс сургалт нь хүн бүрт тохирсон дэмжлэгтэйгээр явагдана гэсэн үг. Мэдээлэл харилцаа холбооны орчин үеийн технологиг ашиглан хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлж, оюутнууд нийгэмд бие даан амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх бодит чадварыг эндээс эзэмшдэг. Ялангуяа энэ номын санд байршуулсан орчин үеийн технологи тэдний боломжийг уламд хийлж байна. Номын сангийн одоо номын сан ч ингээд байж идэг. Байхгүй тохиолдолд энэ дээр ингээд дарахаар ингээд дуурдаг. Ингээд ийм урт нэг ийм тогны утас шиг юм байна. Одоо мэдэхгүй байна юу. Цукуба технологийн их сургуулийн номын сан. 縁にセンサーがついていますので。Одоо энэ нарийнхан баггүй. Тоног төхөөрөмжнүүд ингээд жоохон олонтой. Тэгээд дээрэс нь ингээ оюутнууд бас харахгүй ирээд мөргөө зөргөөд ингээд бэртчих магадлал өндөртэй байдаг учраас бүх тоног төхөөрөмж тийм хатуу юмнуудыг бүгдийг ингээ зөөлөх юмар оруулсан гэж. За би болохоор Японд болохоор яг нэг хүртээмж технологи яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү яаж чиглэдэг вэ? Хүртээмжийн асуудал хэрвээ тэгээд сургуулиуд одоо давамт сургууль, ихтэй сургуулиуд нь ер нь ямар хөө системтэй ажилладаг вэ гэдгийг мэдэх зорилгоор яг ирсэн. Цукуба их сургууль дээр очисон. Яг л нэг юм байдаг л хичээлийн танхим байдаг л нэг орчин ухтах юм болов гэж бодсон чинь бараг бүр ингээд тусгай тоноглогдсон гэж бараг хэлэхээр тийм газар ухтсан би бүр гайхсан. Жишээ нь тэр дотор байранд болохоор бүх ингээд хэрэгцээд шаардлагатай материал одоо хэрэглэгдэхүүнүүд бол байгаа байхгүй. Тэнгүүд ингээд бие даан амьдрах чадварыг нэг хөгжүүлэх газар байна лээ. Тэгээд тусгай хэрэгцээд технологи одоо дэмжих өрөө тэн дээр болохоор ингээд дуран тэгээд тэр нөгөө дисциплинууд яг олон төрлөөр байсан. Тэд нар бол амар гоё санагдсан надад. Технологи нь л ер нь гоё санагдсан шүү дээ. Яг нөгөө орчин нь тэгээд технологи нь. Энэ хараас одоо ингээд нөгөө чимээгүй орчинд ном уншдаг. За тэгээд дуу тусгаарлагчтай өрөө ямар нэгэн кирилл номыг шууд ингээд уншаад танилцдаг гэсэн үг. За энэ дээр жоох наашаа зогсож байгаа. Энэ хараа энэ өрөөний одоо энэ ингээд одоо нөгөө дулаана пара асан гэсэн үг. Пара асах товчлоор ингээд барилаар бичсэн байгаа. За энд нь болохоор дулаанаа дээш нь доош нь нэмж хасаад ингээд тааруулдаг юм байна. За тэгээд энэ гэрлийн унтраалган дээр нь хүртэл энэ тэмдэгтэй. Энэ тэмдэгтэрээ дээрээ ингээд дарахаар асна. Хоосон дээр нь дарахаар унтрааж болохгүй шүү. Ийм тэмдэгтэй гэсэн. Тэгээд энд бас барай л. За энэ болохоор ер нь дээд сургууль болгонд байх л ёстой. Яг тэр тусмаа яг юм харааны бэрхшээлтэй дээд сургуулийн оюутнуудад байх ёстой. Том номнуудаа ингээ хэвлэдэг, уншдаг, зөвхөн кирилл байгаа номнуудыг сонсдог ном болгож хувиргахад маш хэрэгтэй өрөө. Битүү ийм дуу тусгаарлагчтай, ийм тусгай юунд байхгүй бол гадны дуу чимээ ороод ингэхээрээ яриа нь бичигдээд нөгөө номоо ингээд яг өөр юм болгож чадахгүй байгаад байдаг гэсэн үг. Одоо энэ хараа ийм урт нарийнхан зураастай байна те. Энэ нь болохоор ийм олон цэгтэй байна. За энэ нь болохоор ийм хонхор байна. Хонхор. Тэгээд бүгд ингээд дарж байна. Дардаг конопнууд таа. За энэ болохоор нөгөө томруулагч юм шүү дээ, дэлгэцэн шүү дээ. Энэ доор нь ингээд номоо тавиад тэгээд энийг ингэж хөдөлгөж ингэж номоо тавиад ингээд буцаагаад ингээд хийгээд тэгээд дэлгэцэн дээр нь ном гарч ирээд яригадаад ингээд явдаг гэсэн үг. Тэгээд энэ ч ингээд суугаад хичээл хийх нь шүү дээ. За юу. Гоё юм байна. Гоё юм уу? Тийм байна. Намайг Дэлгэр баяр гэдэг. Би одоо Япон улс төрөөд 9 жил болж байна. Одоогийнхаа энэ ажилдаа ороод бол 3 жил болж байна. Тэгээд энд ирээд Цукуба технологийн их сургуулийг
бакалавраас эхлээд магистраар сурч төгсөөд тэгээ одоогийнхаа ажилдаа орсон. Би Монголд их сургууль төгссөн. Японы улсад бас адилхан их сургууль төгссөн. Тэгэхээр энэ дээр надад нэг юм ялгаа харагдсан. Ямар ялгаа вэ гэхээр манай Монгол улсад ингээд сурах бичиг сургалтын материалууд нь хүртээмжгүй байж байдаг. Япон улсын давуу тал нь бол зөвхөн сурах материалууд тэгээд компьютерууд ингээд хүртээмжтэй байж байгаа учраас тэгэл энэ хүртээмжийг шийдэхэд л ингээд сургалтын чанар хамаагүй өөр болоод мэдлэг авах боломж нь хамаагүй илүү болоод эхэлдэг. Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд мэдээлэлд хүрэх, суралцах, ажиллахад туслах тусгай хэрэгслүүд амьдралын салшгүй хэсэг болдог. Эдгээр хэрэгсэл нь боломжийг нээж, бие даасан байдлыг дэмжих зорилготой. Энийг ингээд зүмх шиг ингээд өөрөөд ингээд явж байна. Одоо жишээлбэл те. Braille дисплей. Braille хэвлэгчийн тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүн компьютер гар утасны мэдээллийг хуруугаараа тэмтэрч унших боломжтой болдог. Энэ нь боловсрол эзэмших, мэрэгжлэрийн ажиллахад бодит дэмжлэг болдог. Мөн дэлгэц уншигч програмууд өргөн хэрэглэгддэг. Эдгээр програм нь компьютер гар утасны дэлгэц дээрх бичвэр, товч, цэсийг дуу хоолойгоор уншиж өгдөг. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд цахим орчинд саадгүй ажиллаж мэдээлэл авч чаддаг. Сул хараатай хүмүүст зориулсан дэлгэц томруулагч нь бичвэр, зураг, баримтыг томруулж, тодруулан харуулах замаар унших боломжийг нэмэгдүүлдэг. Энэ 400 гаруй тусгай хэрэгслээс өөрт тохирсноо энд суралцж байгаа оюутнууд ашигладаг нь харааны бэрхшээлтэй хүнийг асаргаанд бус, боломжит тулгуурласан, бие даасан амьдралд хөтөлдөг болохыг харууллаа. Иймээс хүртээмжтэй технологи бол зөвхөн нэг бүлгийн асуудал бус. Тэгш нийгмийг бүрдүүлэх үнэн дэс юм. 白黒で、これ白黒斑点ですね。白い文字の方が読みやすい人多いですね。 Эсрэг болгож जैन тий. Дэлгэцийг хар болгоод үсгийн цагаан болгоод байна. でここで写真も撮れるのでパシャッと Энэ ингээд зургийг нас авд юм байна. Томорсон чигээр нь зургийг авна. 動かしてこう見える。 Тий, скриншот хийж ийн гэсэн үг. そうスクリーンショット。その通りです。はい。でもう一回押すと解除されます。 За ингээд буцаад юун дээр очичлаа. 感じですね。 Ерөнхийдөө тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагч оюутнуудыг дэмжих ийм төвийн жишгийг хараад бас их сонирхолтой олон зүйлүүд харагдаж байна. Энд бол жишээлбэл 400 гаруй хэрэглэгдэхүүн, зайлшгүй хэрэглэгдэхүүнүүд байгаа. Энэ дотроос одоо хамгийн сонирхол татж байгаа зүйл гэх юм бол энд томруулдаг дэлгэц байна. Манад бол харьцангуй ер нь ихтэй сургуулиуд сул хараатай болон сонсголын бэрхшээлтэй оюутнууд бас төгөөмөлдөдөг. Эднэрт одоо зориулагдсан ийм хэрэглэгдэхүүн бол бас их хэрэгтэй юм байна. Оюутнуудын хувьд бол судалгааны ажлууд хийдэг, маш олон лабораторид бас туршилтууд хийдэг. Олон янзын их сурвалжуудаас мэдээлэл олж авах боломжийг олгож ийн гэж бас харж байна. Манай номын санд бол тодорхой хэмжээнд одоо хийгдэж эхэлж байгаа. Гэхдээ бас одоо иж бүрэн гэж бол хараахан хэрэг боломжгүй. Үнэхээр энэ дээр бол бид нэр илүү их анхаарал хандуулж одоо сайжруулах дээр сургуулийн удирдлагын зүгээс илүү санаачлахтай ажиллаж байгаа гэж бас бодож байгаа. Харааны бэрхшээлтэй сурагчдад боловсрол олгодог дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаад явж байна. Тэгээ эндээс бол нэлээд олон зүйлийг олж харлаа. Ялангуяа нэгдүгээрт бол сурагчдаа 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаа энэ сургуульд суралцуулах тийм хүсэл эрмэлзэл төрлөө. За манай сургуульд бол энэ Braille тэсвэлээ гэдэг зүйл бол байдаг, хэрэглэгддэг. Мэдээлэл технологийн хичээл дээр өдөр тутамдаа сурагчд маань хэрэгэлдэг. Гэхдээ тэр зүйл бол зөвхөн тэр Braille бидний хэрэгжилж байгаа Braille тэсвэлээ болохоор мэдээлэл дэлгэц унших энэ хэмжээнд хэрэглэгддэг болвол энэ тэсвэлээ нэгдүгээр хүмүүс авч хэрэглээд явхад авсаархан хаач авч яваад хэрэглэх боломжтой болсон байна. Дээр нь энэ дээр одоо цахим орчин буюу интернет орчинд хүн бүхэл зүйлээ ашиглах хичээл сургалт болон хувийн хэрэгцээний харааны бэрхшээлтэй хүмүүс энэ зүйлүүдийг бүгдийг ашиглах боломжтой гэдэг нь эндээс харагдлаа. Энэ хичээлийн жил 139 сурагч суралцж байгаа. Үүний 75% нь тэг хараатай сурагчд байдаг. Ер нь нийгэмтэйгээ хөл нийлүүлээд сурагчдаа аль болох цахим орчинд суралцах, төвгүүгээр суралцах энэ орчныг
бүрдүүлэх гэж бол мэдээж манай улс олон сургуулийн зүгээс тодорхой арга хэмжээ авж байгаа боловч энэ улсын хэмжээнд хүрхөц ийм сүүлийн үеийн энэ тоног төхөөрөмжийг бас авч ашиглавал их зүгээр юм а гэсэн санаа төрлөө. Яг энийг болохоор ингээд цаас нүд хоёроо хойлонгийн ингээ ойртуулж байгаад ингээ хардаг. За ингээд одоо нүд рүүгээ ойртуул. Ингээд ингэж гүйлгэж ингэж хардаг. Томруулдаг шил юм байна. Харагдаж байна. Харагдаж байна. Багш нь буруу бариад байна уу? Чи ингээ өөрөө ингээ барих хэрэгтэй байхгүй юу? Зөв. Харагдсан уу? Харагдаж байна. За миний гарт байгаа энэ төхөөрөмж болохоор яг одоо өнгө хэлдэг. Тэгээ Япон, Англи гэсэн хоёр сонголт байна. Миний гарт болохоор байгаа нь болохоор англи хэлтэй байна. За одоо энэ төхөөрөмжийг би ингээд ажиллуулж үзүүлье. Ингээд reddish. Ингээд өөр жишээ нь одоо би ингээд самцан дээр ингээд туршиж үзье гэвэл yellowish, grey. Шар тэнгүүтээ саарл гэх юм уу? Иймэрхүү төхөөрөмж байна. За бид нэр одоо Цукуба технологи их сургууль дээр ирсэн байгаа тийм. Тэгээд номын санд нь ирсэн байна. Эднэрийн номыг харахаар өөрсдийнхөө нөгөө хүүхдүүдийн номын хэрэгжилж байгаа номыг харахаар за энэ бол 76 хуудастай ном байгаа. Тэгэхээр энэ ном ингээд барихад хамгийн ойлгомжтой маш хөнгөн байгаа тийм. За тэгээд ингээд хуруугаа тавихаар 1 см. Манай хүүхдүүдийн яадаг вэ гэхээр ийм А4 хэмжээтэй бүр том тэгэнгүүтээ энэ нь 5 дахин зузаан тэгээ цаас нь хүнд байдаг учраас хүүхэд яг нөгөө braille номыг хичээлд аваад явах гэхээр заавалчгүй нэг юм уу хоёрхан тал ном зөвхөндөө гэж авч явдаг. Манай Монголд болохоор нэг талтай байгаад байдаг. Тэгтэл энд болохоор хоёр талд нь ингээд яг бичсэн. Ингээд маш юм хөнгөн ийм цэгцтэй ийм байгаад байна. Ялгаатай. Жишээлбэл тухайн ном сурах бичгийг хэн үзээд үнэлт өгнөлт хийж байгаа вэ гэдгээс шалтгаалж байгаа. Жишээлбэл сурах бичгийг хэрэгэлдэггүй хүмүүс харах юм бол яг адилхан байхгүй. Яг жинхэнэ хэрэглээд нөгөө амьдралаа болгож байгаа хүмүүс нь харах юм бол тэр чинь жишээлбэл үсгийнх нь том жижиггийн хэмжээ байна, цаасны нэмгэн зузаан байна энэ гээд янз бүрийн ялгаанууд байдаг. Тэгээд Япон солонгосчууд нь болохоор Аз стандартаар жижигхэн арай жижигхэн байдیں۔ Цаас нь нэмгэн үсгэн жижигхэн. Тэгэхээр одоо нөгөө жирийн хүмүүсийн нүдээр бол нөгөө утсыг харчаад одоо манай монголчууд нэг бол Android байна, нэг бол iPhone байна гэж ялгадаг шиг тий. Яг үндэ бол тэр iPhone одоо 16 ч юм уу, Pro юм уу юу юм гэдэг ингээд хүмүүс ялгахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр нөгөө braille үсгийн том уу жижиг үү гэдэг чинь яг тийм л тэрнтэй л адилхан асуудал гэсэн үг. Токио хот дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулсан номын сан. Токио хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулсан номын санд braille ном, ярьдаг ном, DC форматтай материал бүхий 80,000 гаруй номын архив бий. Кирилл номных нь хуудасны хэмжээ, барайл нь хэмжээ. Тэгэхээр ингээд нөгөө хичээл багш нөгөө хичээл явуулахад аюу амар. Кириллийнх нь хэд хуудас нь барайлынхаа нь хэд хуудас нь. Тийм хуудас нэгээд ингэчээр нөгөө хуудасаа хаагаад тэдэд гээд ингээд дараагийн номнуудаа ер нь тийч хөвлөмөр юм бэ. Тэгвэл аюу зүгээр юм. Энэнгүүр ингээд монголаад наацсан байгаа учраас ном ингээд дэлгэхэд ингээд зүгээр дэлгэгдчихэж байгаа байхгүй юу? Тийм. Манайхан ч зүгээр ингээд дан дангаар нь ингээд нөгөө ингээд яахгүй гэдэг үлээ. Нугалахгүй нааж байгаа учраас ингээд дэлгэх гэж ингээд боо юм болоод дэлгэсэн ч гэсэн ингээд буцаад ингээд хаагдаад байдаг. Би ми бол баг ингээд ирүүгээр ингэж байгаад ингэж байгаа хичээл хийдэг байсан шүү дээ. Энэ охин бахад. Цаар ихцэд номын сан дээр очлоо. Тэгэнгүүт надад яг сонирхол татсан нь гэхээр нөгөө номын фонд нь байгаа гэсэн яг 80,000 гаруй номтой гэхээр би бүр ёо ямар гоё юм бэ л гэж бодож. Яг ингээд надад бол ингээд жоохон хатаархал төрсөнтэй яг нөгөө ингээд Япон хэлээ мэддэг, Япон ингээд үсгээ мэддэг ч байсан болоосаа гэдэг яг нэг хатаархал төрсөн л дээ. Ягаад тэгэхээр нөгөө би ч өөрөө номонд их дуртай байсан. Ингээд цахимаараа ингээд номнуудаа уншаад байдаг байхгүй. Би Harry Potter-ын 7 цуврал, Hunger Games-ийн 3-ыг бүтэн уншаад, Бөгчний эзэн хагас дуусгаад Game of Thrones-ын 4 хүртэл уншсан байгаа даа. Одоо уншсан ч гэхээс илүү одоо сонсцсон гэж ярих нь зөв юм болов уу? Яг нөгөө энэдийгээр уншуулад тэгээ би өөрөө сонсоод явдаг. Тэгэхэнгүүт яг нөгөө тэр номнууд чи ингээ бүгдээрээ юу үн дээр тэр ном одоо номын санд байна ингээ брайлаараа байна гэдэг чинь амар гоё байгаа байхгүй надад.
Яа би бараг ингээд Японд төрсэн болоосаа гэж яг тэр үедээ бол ингээд нэг юм сонирн бодол төрж илаа. Би өвчтнөө зөв онцлох, тохирох эмчилгээг хэрхэн хийх вэ гэдгийг суралцсангаа дадлах хийж ажилладаг. Өөрөө 100% харааны бэрхшээлтэй учраас бүх хэрэгсэл маань үргэлж тогтсон байрандаа байх нь маш чухал. Хэрв хараатай хүн миний эмчилгээний хэрэгслийн байрыг өөрчилвөл ажиллахад ихээхэн хүндрэл учирдаг. Харин манай сургуулийн эмнэлэгт бүх зүйл яг байрандаа байдаг тул энд суралцсангаа өвчтөндөө эмчилгээ хийхэд надад амар, аюулгүй, илүү ихтэй байдаг. Зүү мө ямар байдгийг л мэднэ гэж бодсон чинь юу вэ зүү тавьчихдгийг. Эхэндээ бол айсан л да ямар би нөгөө өөрөө зүүний айцтай л да нөгөө зүүнээс амар айдаг. А тэгсэн чинь юу вэ? Зур утас шиг нарийнхан юм байхаар сүүлдээ бүр ингээд өөрөөсөө ингээд айсандаа бараг ичсэн бохгүй их хөөрхий. Ийм юмнаас айж байгаа мó гэд. Хуруугаа жоох ингээд хөдөлгөөд үз. Тэгэхээр зүүний үзүүр мэдэгдэнэ. Одоо яг зүүгээ барьдаг юм на бүдүү хэсэг чинь бариул хэсэг гэсэн үг. Тэгээ урагшаага нарийнхан зүү байгаа зү. За яг зүүний нөгөө хэмжээ бүдүүн нь урт нь энэ төр бол янз бүр байдаг. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн мэрэгжил сонголтыг маш их анхаардаг. Бэдэг хүүхдийг аль болох эртнээс нь ажиглаж, юу сонирхдог, юунд давьяасдаг нарийн үнэлээд тусгай төлөвлөгөө гаргасан байдлаар хөгжүүлдэг юм. Хүүхдүүд маань өөрийнхөө хийж чаддаг ажлыг биеэр мэдэрч дадлага хийж үздэг нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Мөн бид заавал ажлын байртай танилцах дадлага хийлгэнэ. Жишээлбэл оюуны бэрхшээлтэй хүүхэд бол үйлдвэр, хүнсний дэлгүүр, үйлчилгээний газарт ажиллаад үзнэ. Тэр үед бид багш, эцэг их, ажил олгогч гурвуулаа нийлж хүүхдэд ямар ажил тохирохыг ярилцдаг. Энэ гурвуулсан хамтын ажиллагаа маш чухал. Ажилд орсны дараач тэднийг ганцааран гэн үлдээдгүй. Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт гэдэг системээр мэрэгжлийн зөвлөх тогтмол уулзаж, ажлын ачааллыг тохируулж, шаардлагатай бол ажлын байранд дагалдан туслах хүнж томилдог. Ер нь бидний гол зорилго бол хүүхэд бүрийн давуу талыг олж хараад чи ийм байх ёстой гэж тулгах биш. Харин чи чаддаг зүйлээ олоод өөрийнхөө амьдрах ёстой гэж дэмждэг юм. Цаашдаа хэрэгжүүлж болох хамгийн гой сайхан санаа юу байсан бэ гэхээр зэрэг энэ дотор оюутныг дэмжих юм багууд ажилладаг юм байна. Анх одоо оюутан болоод суралцагч болоод ирэхэд тэр дэмжлэгийн баг маань маш сайн ажилладаг. Тэдгээрийг удирдлагын зүгээс, суралцагчийн зүгээс, гэр бүлийн зүгээс те багшийн зүгээс, тэнхмийн зүгээс ингээд хамтраад чамд яг ямар асуудал байна. Энэ дээр яг хэрхэн яаж ажиллавал болох юм бэ гэдгийг зүйлийг ярилцаад эхнээсээ ингээд гараагаа хамтаа ингээд зэрэгсэж явж байгаа нь төгсөн төгслөө хамт ийм үйл ажиллагааг чиглүүлж өгдөг зүйл нь бол үнэхээр сэтгэл хангалуун суралцах эндээс одоо чанартай мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэгдэх ийм суур бааз нь энд үүсдэм байна гэдэг энэ зүйлийг олж харсан. Монголд харааны бэрхшээлтэй хүүхдүүд төрөхлөөр эцэг эхчүүд ингээд харааны бэрхшээлтэй хүүхэд төрсөн гэдгээсээ санаа зовоод магадгүй бусад хүүхдүүдтэй тоглохгүй, эсвэл хүмүүст үзүүлэхгүй гэртээ нуух тохиолдлууд байгаад байдаг. Миний бодлоор бол тэднийг илүү нийгэмшүүлээд бусад хүмүүстэй адилхан яг замаар явуулах юм бол нийгэмшээд хүн өөрөө нийгмийн амьтан учраас яаж ижагаад уцраа болоод хөлөөлөд явцдаг. Тэгээ бүр цаашлаад ажилтай орлоготой өөрийнхөө хүссэн ажлыг хийгээд амьдрах бүрэн боломжтой байдгаа гэж надад харагддаг. За хичээлийн хувьд бол брайлаар бол бичээд угаасаа яагаад ч лекцээ агуулгыг бол гүйцэж бичиж чадахгүй. Тэгэхээр ялтчгүй компьютер дээр NVIDIA програмаараа эсвэл одоо утасныхаа дуу хураагаар дээр бичээд тэрийг шалгалтад өгөхөд ер нь сонсох жишээний. Би ч одоо оюутны байрнаасаа гараад 2-3 шатаар буун. Ахаад сургууль руу орохдоо нэг шат дамжин. Тэгээ манай мэрэгчлийн тэнхэн маань 4 давхарт байсан. 4 давхар руу явна. Тэгээд ер нь нэг ихний нэг семестр яваал тэгэл сурцсан дөө. Тэгээ манай сургуулаас байр тэр юу хоёрын сургууль хоёрын завсар нэг шатан дээр нэг тэрэгцтэй хүний зам хийж өгсөн. Тэгээ ер нь тэрийг хийснээр намайг ер нь бас их хүмүүжиж өгсөн гэж боддоо шүү дээ. Тийм тэгээд тэр хоёрын хооронд яваал
Тэгээ тэрүүгээр гараад сургууль руугаа орохдоо бол яг нөгөө мэрэгжлийн таньдаг залуучууд, найзууд эдгээр зөндөө хүмүүс байгаа болохоор ер нь явах асуудал үлээсэн л та. Тэгэхээр энэ дээр нэг жишээ авъя л да. Яг ямар байх ёстой юм бэ гэд сургуульд оюутан орлоо. Одоо сургуулиудад яг хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан бүтэц байж идэг. Одоо оюутан дэмжих алавч юм уу. За оюутныг үнэллээ. За энэ одоо харааны бэрхшээлтэй оюутан болвол сул харддаг юм уу, бүрэн хараагүй юм уу, ямар компьютер дэмжлэгээр хангах юм, сул хардаг бол томруулсан үсгтэй тий технологи эсвэл нөгөө ном сургачгаар хангах юм уу гэд үнэлчээ тэрэнд нь тохирсон тохируулгаар хангах ажлыг цуг хийж идэг. Тэгээд энэ тохируулгаар хангана гэдэг маань тэр хүн хэрэгцээг нь үндэслээд хөтөлбөр гаргана. Тэр хөтөлбөрийг нь газар дээр нь хэрэгжүүлж идэг. Тэр нөгөө бүтэц бас ажиллаж идэг. Ингээл нөгөө оюутныг үнэлээл хэрэгцээтэй үйлчлэгээ авч ийн аваагүй бол хаана асуудал юм гэд асуудлыг газар алдахгүй ингээд шийд явдаг болохоор хөгжлийн бэрхшээлтэй оюутан маань ихтэй сургуульд бас амжилттай сурахныг үндэсэнд болдог. За өнөөдөр хөгжлийн бэрхшээлтийн эрхийн тухай хуулийн дээр энэ асуудал тусгагдсан. Гэтэ яг бодиттой хэрэгжилт бол хангалтгүй байгаа. Гэхдээ бидний зүгээс бас энэ чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг хийх бас энэ асуудлыг бий болгох асуудлаараас ажиллаад явж байгаа эхлэлүүд бол гарч байгаа. Саяны явсан зорилгын маань хамгийн гол зорилго бол одоо энэ Монгол харааны бэрхшээлтэй хүүхэд залуусыг Японоос сурах зорилгыг бол нэмэн төрөнд өөрчилж явж байгаа. Тэрний минь эхлэл бол одоо тавигдаж эхэлж гин гэж бол үзэж байна. Яагаад тэгэхээр Монгол улсаас одоо энэ тусгай хэрэгцээт нэг багшийг урт хугацааны одоо дадлага хийлгэж орон байр хоолнд бүх зардлыг нь бол Японы талаас тааж нэг багшийг бол сургая гэдэг хариу бол ирсэн байгаа. За би ингээд Цукуба дээд сургуулийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн сургуулийг 2013 онд төгссөн. За тэгээд 15 оноос 18 он хүртэл Цукуба технологийн дээд сургуулийн эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр чиглэлээр магистр хамгаалаад ингээд Монголд руугаа буцсан. За тэгээд намайг тухайн үед Японд суралцж байх үед манай ангийн багш байсан багш маань энд ингээд шинэ эмнэлэг нээгээд ажиллаж байгаа юм байна. Тэгээд багштайгаа уулзаагүй маш удсан байна. Тэгээд багшийнхаа эмнэлэг дээр багштайгаа уулзах гэж ирж байгаа да баяртай байна. Танай эмнэлэг дээр багшаа ер нь яг өдөрт хичнээн одоо өвчтөн үйлчлүүлэхээр иржээ. Эмнэлгээ нээгээд 2 жил гаруй болж байна. Өдөрт 15 орчим үйлчлүүлэгч ирдэг. Би бол яг Монголдоо ингээд яг багшийнхтай адилхан юм эмчилгээний одоо эмнэлэг нээхийг хүсдэг. Гэхдээ ер нь бол манай Монголд эмчилгээний эрүүл мэндийн тогтолцоо маань өөрөө харааны бэрхшээлтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчлэг хийх олгохгүй гэсэн ийм одоо дүрм журамтай байдаг. Тэр тийм учраас яг ийм эмчилгээ хийх, эмнэлэг нээх ирэх гэдэг бол яг биднэрт олдох нь бол хэцүү байгаад байдаг. Японд бол харааны бэрхшээлтэй хүн зүү төөнүүрийн мэрэгжлэр улсын шалгалтаа өгч лиценз авсан бол эмнэлэг нээх бүрэн эрхтэй. Тэгэхэд Монголд энэ боломж одоохондоо бүрдээгүй байна. Тун харамсалтай. Энх мандах маань Японд 3 төрлийн лиценз авч магистрийн зэрэг хамгаалсан мэрэгжлийн өндөр түвшний хүн шүү дээ. Дэлхийн бусад орнуудад хөгжлийн бэрхшээлтэй эсгээс үл хамааран зүү, төөнүүр, барай заслын чиглэлээр ажиллаж буй мэрэгжилтнүүд олон байдаг. Монгол улс ч мөн адил мэрэгжлийн шалгалтаар лиценз олгодог тогтолцоотой болчихвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хэд дахин нэмэгдэнэ. Иймээс Монгол улс ч цаг үеэ даган хууль дүрмээ шинжилж боловсронгуй болгож энэ салбарт ажиллахыг хүссэн олон хүнд бодит боломж нээж өгнө гэдэгт би итгэж байна. Харин чи эмнэлгээ нээвэл багш нь хамгийн түрүүнд л очно. Манай Монгол бас яг таны хэлснээр одоо удахгүй бас ингээд биднийг ойлгоод одоо Япон шиг бас ингээд ийм төвшөнд очих болоо гэд бас найдаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр бусдын адил ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй. Харин энэ эрх бодит амьдрал дээр хэрэгжихийн үндэс нь боловсрол юм. Боловсрол өөрийгөө нээх боломж, мэрэгжил эзэмших зам, нийгэмд хэрэгтэй иргэн болох гарц. Маргаашийн дугаараар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Токио хотын спортын төв болон тусгай дунд сургуультай танилцсан аяллаар нэвтрүүлэг үргэлжлэх болно.